Хар YouTube шинэ бичлэгтээ тавтай морил энэ удаад вайрал болоод байгаа Мишель Амазонко болон Олимпийн хувцсны талаар ярих болно. За тэгээд шууд яриандаа оръё. Монголчууд ер нь бол хоёр хуваагдсан. Энэ хувцас Манжчин гүрний хятад ийм хувцас байна. Гэхдээ яг хятадч биш л дээ яг Манжчин гүрний тийм хувцас байна. Нөгөө тал нь бол ингээ Монгол соёлыг харуулсан ийм хувцас байна. Талагжин талагдахгүй гэдэг ингээ хоёр хуваагдчихж байгаа байхгүй юу? Тэг ингээ хараад үзсэн чинь би анх харахтаа Монгол юм шиг тэг эсвэл ингээ Манж юм шиг харагдав. Даасан бохгүй юу. Тэгээд тэг ингээ хайгаад утсан чинь ер нь бол захандаа амар утга учир нь байсан юм бэ лээ. Тэгээ эндээс ингээд харах юм бол анх ингээд хүнүү зах нь бол ийм утга учиртай ингэж харагддаг. Тэгээ Монгол зах нь ийм болоод кидан болоод тэгээд Манж одоо үеэс ингээд зах нь гэж өөрчлөгдөж эхлээд тэгээд одоо хүртэл ер нь бол Монгол хувцсны зах нь ийм болж эхэлсэн юм бэ лээ. Тэгээд ингээд харах юм бол яг одоо бид нар үзээд байгаа кинод шүү дээ нөгөө Ян Шортны домог 12-ны Руугийн хайр мар энэ төр гэдэг нэг юм кинон дээр гарч байгаа тэр хувцснууд нь яг адилхан ийм босоо захтай байгаа байхгүй юу. Тэгээд одоогийн Монгол ингээд хувцсны зах нь бас яг юм адилхан. Гэтэ ингээд доошоогоо мэдээж яриг өөр. Тэгээ ингээд деталь тэр нөгөө чимэглэл энэ төр бол нэлээд ондоо яг одоо улсынхаа хий маягийг харуулсан байгаа байхгүй. Тэгээ захан дээр гол утга учир нь байсан юм билээ. Тэгээ энийг бас мэдэж авсан. Тэгээ ингээд харах юм бол айгу гоё л асан билээ л дээ. Эрэгтэй туг баригчийн хувцсыг ингээд иж бүртлийг харах юм бол харваач малгай. Тэгээ ийм хүннүү гутал. Тэгээ үлзийхээ хатгамалтай нэмгэн даавн эрэгтэй дээл. Тэгээ дээл нь бол нэлийн чамин хийцтэй байгаа байхгүй. Тэгээ эрэгтэй хатгамалтай хантаар хатгамалтай ийм бүс бас нэлээд гоё орж харагдаж байгаа. Тэгээ нийтдээ үнийг харах юм бол сетэрээ энэ хувцас бол 3 сая төгрөгийн үнэтэй ийм. Эмэгтэй туг баригч нь болохоор шармал Монгол хий бүхий урт ийм эмэгтэй хатгамалтай бүс намхан үсгэтэй эмэгтэй гутал. Эмэгтэйчүүдэд бас яг ийм Монгол гутал өмсүүлэхээр бас сонирм байх байхаа яг тэгж бодсон. Тэгээд ийм гутал байсан ч гэсэн амар гоё цэвэрхэн гоё зэгцтэй харагдчихсан. Нэмгэн тааран материалтай эмэгтэй дээл нь дресс гэж байгаа хгүй. Энэ гэхдээ яг дээл бол биш. Тэгээд дресс одоо даашинцны ийм загвар орж өгсөн байгаа хгүй. Ханцууг нь харах юм бол тийм байгааз. Тэгээд зах нь бас яг адилхан. Яг одоогийн ингээд Монгол зах байгаа хгүй. Яг одоогийн зах. Хичнээн ингээд Манжийн соёл орж ирээд өөрчлөгдсөн ч гэсэн ингээд уламжлагдаж орж ирсэн учраас одоо яг яалтчгүй Монголын ингээд дээл болсон байгаа хгүй. Загвар хийж болсон байгаа. Тэгээд хатгамалтай хантаазнаас нэлийн гоё. Өнгөний бас ууслал нь айгүй гоё орж өгсөн байгаа хгүй. Яг юм цайвар цагаан шар өнгөн дээр улаан цэнхэр өнгө ингээд ороод ирэхээрээ ингээд яг тэр өнгнүүд нь яг бүгд ингээд гоё харагдаж эхэлж байгаа хгүй. Энд дээр хэрвээ өөр өнгө байсан бол цэнхрийн оронд шар өнгө энэ төр байсан бол нэг гоё бас ялхагдаж харагдахгүй байх. За тэгээд хатгамалтай гар богц байгаанаас нэлийн гоё харагдаж илээ. Мөн үнийг нь харах юм бол сетэрээ ингээд 3 сая төгрөгийн үнэтэй ийм хувц байна. За эрэгтэй ёслолын хувцыг харах юм бол бүрх малгайтай. Тэгээд чөлөөт загварын гуталтай. Энэ бол зүгээр юм даавн угладаг гуталгаас. Тэгээд нэмгэн материалтай эрэгтэй брюк өмд. Тэгээд одоо бас ингээд монголчууд амар хөмсдөг болсон шүү дээ. Эрэгтэй хүмүүс зүгээр юм цам цөмсчдөг. Энэ бол айгүй гоё цэвэрхэн харагдаж байгаа хгүй. Тэнгүүтлээ хатгамалтай хантаа зас өмсөж байгаа. Тэгээ ер нь бол үнэн парадны эрэгтэй ёслолын хувцсны нийт үнэ бол 2 сая 70 мянган төгрөгийн үнэтэй. Эмэгтэй хувцас нь бас яг мөн адилхан өөрчлөгдсөн зүйл нь гэх юм бол эрэгтэй нь брюк өмд өмсөжсэн бол эмэгтэй нь таар материалтай эмэгтэй юбок өмссөн юм байна. Тэгээд мөн богцтойгоо үнэн нь бол жоохон нэмэгдсэн юм байна. 2 сая 150 мянган төгрөгийн үнэтэй. За ийм хувцас бол байжээ. Тэгээд энэ дээр бол монголчууд хоёр хуваагдсан. Ерөөсөө гоё харагдахгүй байна. Айгу үнэтэй мөртлөөсөө наач ерөөсөө юм зүгээр л хятад гэж харагдаж байна л гэж хэлсэн. Гэтэл яг үнэндээ олон улсад бол бас нэлээд өөрөөр харагдсан. За энд бол Орос хүн ингээд бичсэн байгаа байхгүй орчуулсан чинь ерөнхийдөө агуулга нь орчуулах юм бол Монголын Олимпийн шгшээ багийн өмсгөл дээр ажиллаж байгаа хүмүүсийг бол биширч байна. Энийг бол хуваалцахаас аргагүй ийм сайхан хэлбэрийг хинээс чаанаас ингэж харахгүй хараагүй үнэхээр браво гоё яана гэсэн ийм постыг бол оруулсан. Солонгост бас нэлийн вайрал болж байгаа. Солонгост ингээд дандаа өдөр тутмын ийм мэдээнүүдийг хүргэжээдэг жижигхэн ийм рилэр ч юм уу эсвэл сторигоор шууд юм оруулдаг сувгууд амар их байдаг байхгүй инста дээр. Тэгээд тэрэн дээр тэрийг гэсэн залуучууд бүр амар үздэг. Ер нь одоо инстаграмаар залуучууд ерөнхийдөө мэдээлэл авчдаг болсон. Мэдээ үзэхээс илүү шууд яг тэр мэдээг ингээд багцлаад оруулдаг тийм инстаграмууд, сторинуудыг амар үздэг болсон. Тэрэн дээр бол бүр ингээд рилэр оруулсан байсан байхгүй. Тэгээд би ингээд харсан чинь Солонгосын олимпийн хувцас шүү дээ тий. Яг ийм хувцас байгаа байхгүй. Тэгээд энэ дээр одоо юу гэсэн байгаа вэ гэхээр солонгосчууд маш минимал тэгээд ийм Европ хэм маягийг шингээсэн. Тэгээ Солонгос одоо тэр минимал байдлыг илүүдүүлэхүү одоо харуулж өгсөн ийм хувцас байгаа. Тэгээ бүстэй зүгээр юм эрэгтэй эмэгтэй хамаарахгүйгээр бюрокл байгаа байхгүй костюм пижак ийм хувцастай. Тэнгүүтлээ монголчуудтай ингэ харьцуулсан байгаа байхгүй. Олимп гэдэг бол тухайн агшинд тухайн улс орны өөрийнхөө онцлог ингээд бүх зүйлийг ялгагдаж болох тэр бүх зүйлийг харуулах боломж байхгүй юу. Тэрэн дээр яг өөрийнхөө өв соёлыг харуулж өгсөн улс бол Монгол юм гэд ингээд оруулсан байсан. Монголд бол Мишель Амазонко гэдэг брэнд бол энэ хувцсыг уралсан. Уралхтаа бол яг Монгол хэв шинжээ хадгалж
Европчууд ингээд Европ хэм маягийг ч оруулж өгсөн, одоо Монгол хэм маягаар ч оруулж өгсөн юм стайлаар хувцалсан байна. Ялангуяа эрэгтэй хувцас бол үнэхээр тансаг гайхалтай бол байна. Тэгээ та бүхэн юу гэж бодож байна? Илүү Европч уу, минимал солонгос одоо олимпийн юниформ хувцас уу, эсвэл илүү хэв шинж одоо өөрийнхөө өв соёл бүх зүйлийг харуулж чадсан Монгол хувцас уу гэд ингэсэн нэг юм харьцуулсан бичлэг явуулсан байсан. Тэгээ доотлын сэтгэлдлийг нь унших юм бол бас нэлийн янз бүрийн сэтгэл байсан л та. Тэгээ дийлэнх нь бол хичнээн солонгос уулаас өөрийнхөө хэв шинжийг харуулах хувцас хийлээ гэд ингээд энэ боломжгүй маяа. Тэгэхээр хамбогч нь өөрөө юм дресс шигтэй амар том юм хормоотой, юм том хормоотой, дэрвэр хормоотой. Тэгэд ингээд эрэгтэй хүмүүс нь ч гэсэн юм нэвсгэр ухраас одоо ерөнхийдөө хамбог өмсөх боломжгүй шүү дээ. Энэ бол хамаагүй зөв сонголтоо. Энэ костюм бичиг бол маш минимал. Тэгээд зүгээр юм өөрийнхөө төрийн далбайг хатаж өгсөн үнэхээр гоё байсан гэд ингээд Европ болон солонгос хэв шинжийг аягуулсан агуулсан гэж ингээд зарим нь үзэж байгаа. Зарим нь бол яг үнэндээ хараад амар гонсгор байна. Солонгосчууд энээс илүү гоё ингээд хувцыг хийж чадах байсан. Үнэхээр гоё байж болох байсан. Гэхдээ тэгж чадаагүй. Тэгээ энэ дээр бол амар харамсалтай байна гэд. Тэгээд ингээд монголчуудын бодол бас амар өөрчлөгдсөн заяа. Ингээд яг гадны орнууд монголчуудын хувцас амар гоё харагдаж байна. Маш дээд зэрэглэлийн харагдаж байна. Маш чанартай харагдаж байна. Хэв шинжээ маш гоё хадгалж ингээд харагдуулсан байна. Гоё хувцас ургалсан байна гэж байгаа тэр одоо үзэл бодлоо шүү дээ. Тэр энэ постууд ийм юмнуудыг харангуут л монголчуудын бас ингээд бодол өөрчлөгдсөн заяа. Нэрэж тийм юм уу? Нэрэж гоё юм уу гэд ингээд нэг юм шаал юм хоёр өнөөдөр муулж ирсэн хүмүүс нь маргааш шууд ингээд гоё байна гэсэн явж явах жишээний. Тэгэхээр ингээд хартаа ингээд монголчуудын сэтгэлгээ амар сонирн байгаад ингээд өөрийнхөө одоо монголчуудын ч бас яах втдээ зүгээр ингээд зарим хүмүүсийг ер нь дийлэн хүмүүсийг ингээд хүний үзэл бодлоор өөрийнх нь үзэл бодол солигдож болоод байгаа байхгүй юу. Нэг бичлэг рүү ороод харлаа, комментэн дээр нь баахан муулсан байх юм бол дагаад муулдаг байх жишээний гэдэг юм. Сайн өөрийнхөө хэрэг чи дурггүй гэж харсан бол хэрэг та энийг үгүй хятад байна гэж харсан бол тэр ингээд бодлоо л байл та тэгээд эсвэл ингээд бодолч өөрчлөгдсөн бол ийм очиртай байсан болохоор би ингээд буруу бодоод байсан бэ штэ гэдэг ч юм уу нэг тийм өөрийн чинь үзэл бодол яагаад өөрчлөгдсөн бэ гэдгийг гаргалгаа байх ёстой штэ. Гэтэл тийм байхгүй. Зүгээр шууд энэ хүн сайн гэж ивэл адилхан гинт сайлал, энэ хүн муу гэж ивэл адилхан гинт ингээд муулаад ямар ч өөрийн шүүлтүр байхгүй. Энэ яг ингээд харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ нэг иймэрхүү байна. Тэгээ та бүхэн юу гэж бодож байна? Мишель Амазонко бол бас гоё брэнд. Нэг хэсэг гişin жил тэр цагаан сар мараар бол битүүл Мишель Амазонкогийн загвар бас явсан шүү дээ. Тэгээд та бүхэн бас юу гэж бодож байна? Хувцас нь үнэхээр гоё байсан уу? Монголчуудын хувцас гоё байж чадсан уу? Тэгээд солонгосчуудын хувцас бас ямар хөө байна? Дүгнэлтээ хийцгээгээрэй. За дараачих бол миний сонин сайхан байгаа. Би бичлэг хийгээг амар удсан шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд би нэг юм сүүлийн оройн арьс арчилгааныхаа бичлэгийг хийгээд ер нь бол 8 хонсон уу, баг 9 сонсон уу. Тэгээд ерөнхийдөө нэлээд удсан. Яагаад тэгэхээр миний арьс бүр амар болоод эхэлсэн байхгүй юу? Би бүр ингээ ядраад тэг ингээ арьс маань ингээ бүр амар болоод тэгээ би ингээд байж байгаа надад манай найз маань санал болгоод чи ингээд Selvia гэдэг брендийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд ингээд аппаратанд нь ороод ингээд очоод яг гоё хэрэглээд туршаад үзэх үү гэж хэлсэн байхгүй юу. Тэгээ би очоод үзвээ. Тэгээд тэгсэн чинь тэнд амар гоё исэн. За би ингээд бүр ингээд өөрийнхөө биеийг ч ингээ хайрлаад, арьсаач хайрлаад ингээд аппаратанд орох бүр ингээ шал ондоо идэх юм билээ. Нэгдүгээрт шууд ингээд 35-аас 37 градуст чамайг ингээд чиний биеийг халааж байгаа байхгүй юу тэр аппаратанд оруулаад. Тэгээ бүр ингээд бараг 30 минут байсан уу 20 хэдэн минутын турш ингээд чиний биеийг ингээд халааж байгаа байхгүй юу гэсэн доо нөгөө нэг жимжэр бан гэд байдаг штэ саунд орж байгаа юм шиг. Гэтэ бүр ингээд саунаас ялгагдах юм яг чиний арьсан дээр ингээд хурч ингээд чадж байгаа байхгүй. Тэгээ бүр амар хөлрөөд ингээд хамаг бие гоё ингээд ядаргаан тайлагдж байгаа мэдрэмж аваад амар гоё хөнгөрөөд за тэгээ тэрний дараа арьс арчилгаа. Тэгээ Selvia брэнд бол маш олон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг юм байна лээ. Онцлог гэх юм бол яг тэр процесс нь айгүй гоё заяа. Ялангуяа энэ юунд таалагдсан бэ гэхээр маск нь. Маск нь шүү дээ те 10-аас 15 секундын маск. Тэгээ 10-аас 15 минут тавьдаг маск гэж одоо бид нар мэддэг байсан бол үгүй цаан ч бас ям хөгжөөд 10-аас 15 секундын маск гарсан байна гэж боддоо. Маск ингэж байгаа байхгүй тэр маскыг ингэж эхлээд эссенс шиг нэг тийм байгаа. Тэрийгээ түрхчэнгүүтлээ маска тавина. Тэгшээд маска тавиад 10-аас 15 секунд болгоод аав. Тэгвэл ингэж бас арьс чинь нэлээд зочирдож магадгүй. Ягаад гэвэл тэр маскыг тавих юм бол арьсан чинь яг ингэж юм нүх сүгээр нь юм орж байгаа юм шиг ингэ халууд өгөөд ингэ ийм мэдрэмжтэй заяа. Шууд ингэ аваа ичмаар. Тэгээ яг ингэ аваад тэрийг ингэ хусч аваад үлцэн эссензээ хусч аваад гоё ингэ бүлээн спонжоор арчаад бүлээн ингэ алчаар бигнүүр тавиад тэгээд ингэ үсэх юм бол арьс чинь шал ондоо. Би одоо бас яг ингэ нарны тослол ингэ хүрхсэн байгаа байхгүй юу. Тэгээд миний арьс нэлээд амар гоё зөөлхөн мөлөг гараад ирсэн. Тэгсэн чинь хамгийн гоё юм нь юу гэж тэр төвийн захирал нь одоо яг борлуулдаг хүн нь Монголд одоо маш их тэр гоо сайхнаа бүтээгдэхүүнүүд явуулдаг одоо Монголын инфлюенсерүүд за тэгээд инстаграмаар бас бичлэг хийдэг тийм хүмүүс рүү өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг явуулаад анбоксинг хийгээд үзээрэй, хэрэглээд үзээрэй гэж амар их явуулдаг юм байна лээ. Тэгээд надад тэр нь амар таалагдсан. Монголын инфлюенсерүүдтэй ингээд хамтарч ажиллаад Монгол руу ингээд явуулж байгаа надад амар таалагдсан байхгүй юу? Тэгээд хэрэг чи надад бас яг тийм санал тавьсан. Туршиж үзээд хэрэг чи чамд үнэхээр таалагдах юм бол чи бичлэг хийж болно шүү. Хэрэг чамд таалагдахгүй байх юм бол чи ингээд бичлэг энэ төр хийхгүй байж болно. Зүгээр ингээд чи гоё
тийм нэг өдрийн ингээд юм үйлчлэгээ аваад өнгөрсөн чинь ингээд болчихлоо шүү гэд тэгсэн болохоор амар гэд тэр нэг юм хүмүүсийн хичээж байгаа байдал надад амар таалагдсан байхгүй яг ингээд гоё зөвлөгөөг нь ёс журмын дагуу өгөөд тэр ингээд аппарата хүртэл ингээд тайлбарлаад за одоо яг ийм хийх гэж байгаа шүү яг ингэж байгаа шүү гэд ингээд бүх юмаа гоё тайлбарлаад өгч байгаа нь амар гоё санагдсан би яг ингээд спа интерт орж үзээгүй л те арьс арчилгааны те ийм гоо сайхны газар ороод ингээд юм зам авч үзээгүй тэр хүмүүс яадаг юм бол мэдэхгүй өнөө ингээд анхудаага л ийм спад орж үзэж байгаа хгүй тэгэхэд бол ингээд хэрглэж байгаа тавьж байгаа бүх юмаа тайлбарлаж өгч байсан. Орц найрлагуудыг тайлбарлаж өгч байсан. За одоо чамд ийм үр дүн гарах хэвээр. Тэдээс тэд хоногийн дараа чамд ийм үр дүн гарна. А яг одоо хэвлээд дууссан дараа бол арьсны чинь нүгсэг бүгд онгоогдоод маш гоё толгоор болно. А 2 хоногийн дараа илүү арьс чинь гэрэлтэн гэдэг ч юм ингээд бүх зүйлийг тайлбарлаж өгч байсан. Маска хүртэл. Ингээд яагаад бигнүүр тавьж байгаагаа хүртэл хэлж өгч байсан. Тэгээд спад бол тэгтийн болов яа гэм бол би мэдэхгүй байна. Спагаас ингээд үйлчлэг авч ирсэн хүмүүс нэвчээрээ за яг ингээд та нарт ингээд ямар нэг маск ч юм уу тийм юм тавьж өгч байгаа бол тэрнийхээ ингээд орц найрлага тэгээ яагаад чамд ингэж тавьж байгаагаа тайлбарлаж хэлж өгдөг үү эсвэл дугаал ингээд хийж өгвөл чамайг гаргадаг үү тэр талаараа бас хуваалцаарай манайхаа. Тэгээд би нэг юм инстаграм үзсэн байхгүй ирэл тэр нөө жини гэдэг юм охин мэдэн штэ. Энэ охин бас ингээд энэ охинтой хамтарч ажилладаг юм байна лээ. Энэ охин руу явуулаад ингээд бүтээгтүүнүүдээ бас ингээд явуулсан лээ. Хөөхөн байгаа зү. Тэгээ би үзчихэд нэрээ би энэ Сильвиа гэдэг энэ бүтээгтүүнүүдийг хаана харлаа гэсэн чинь энэ охины рилээс үзсэн юм байна лээ штэ. Би бүр Солонгост ирэхээсээ өмнө хэлв. Ирснийхаа дараа ч хэлв. Энэ охины рилийг үзсэн байхгүй тийм өнгөрсөн байсан. Тэгээ би хаана харлаа гэсэн чинь энийг үзсэн лээ. Тэгээ монголчуудтай ингэж гоё хамтарч ажиллаж байгаа нэгт гоё таалагдсан. Хоёрдугаар яг борлуулж байгаа хүмүүсийнхэн тэр нэг юм хичээнгүл ингээ 열심히 하는 거. Тэр бүр амар таалагдсан байхгүй юу? 열심히 하는 그 마음이 бүр амар таалагдсан тэр ингээд хичээж байгаа байдал бүх юм амар гоё таалагдсан учраас ингээд та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа шүү. Хэрэг хүсгийн болвол Сильвиа гэж өөртөө орж хайгаад Instagram эдрээс орж хайгаад тэг гоё судалж яагаад ингээд захиалаад аваад иж бас болох юм байлээ шүү. Хэрэг бүр болохгүй бол бас над руу холбогдож болно шүү. Би ингээд гоё зурчлаад өгч болно. Зүгээр л гоё ингээ хооронд чинь Instagram-уудыг чинь солилцоод өгч болно. Тэгээд ингээд ямар ч тач гэсэн хэвлээд үзээрэй. Би дараа 7 хоногтаас дахиад тэр спа руу явна. Гэхдээ ингээд ямар байсан талаар бүр ингээ хүсэх юм бол рил энэ төр оруулж болно. Эсвэл дахиад би гоё яг яаж авдаг талаараа ямар үйлчлэг аваад тэр процесс нь амар шингээ заяа бүр процесс нь амар сонирхолтой. Тэгээд тэр процессаа бас та бүхэнтэйгээ хуваалцаж болно шүү. Тэгээд дараагийн үйлчлэгээр уулзлаа. Тэр баяртай.